Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. За өглөөний мэнд, өдрийн мэнд, өндөршийн мэнд дэлхийн аль ч улсаас оролцож миний энэ лайфыг үзэж байж болно. За та бүхэндээ мэнд хүргэе. За энэ лайфыг хийх болсон шалтгаан юу вэ гэхлээр би нэг маш гайхалтай мэдээлэл өнөөдөр олж сонслоо. Моника Батцүх гэдэг ихчийг бол танихгүй хүн одоо бол бараг байдгүй бах. Амьдралын тасгалжуулагч мөнгө боломж ба бэрхшээл мөнгө ба миний үндсэн гэдэг номнуудын зохиогч. Тэгээд маш гайхалтай эмэгтэй байдаг. Ийм бизнес хөтөлбөрүүд маш их хөтөлбөрүүд зохион байгуулдаг. Өөрөө хувьдаа төрийн бус байгууллага академитай ийм мундаг бүсгүй байдаг. Энэ ихч маань тэтгэлэг хөтөлбөр зарлаад энд маань 100% хамрагдах, үнгүй хамрагдах боломжтой юм байлээ. За тэгээд энэний маань болцлыг хангах нөхцлүүд маань болохоор Facebook дээр лайв хийх, тэгээд аль олон коммент, шеэр, лайк цуглуулж мөн тэгээд өөрийнхөө одоо энэ бизнес хөтөлбөрт хамрагдаад нийгэмд одоо ямар өөрчлөлт үзүүлж чадах юм те. Ер нь бол өөрийгөө илэрхийлж чадсанаар энэ шалгаруултууд явагдах юм бэлээ. За тэгээд би тийм сайн ярьдаг, тийм сайн илтгэгч биш. Гэхдээ өөрийнхөө чадах ядгаар өөрийнхөө би одоо бодож явдаг зүйлүүдийг та бүхэнд хүргэх гэсэн юм аа. Би энэ хөтөлбөрт хамрагдахыг үнэхээр маш их хүсэж байна. Яагаад гэвэл би өөрөө яг олон жил бодож явсан зүйлээ монголчуудынхаа сэтгхүүг тий монголчуудаа яаж эрэг байлгах вэ, яаж эрүүл байлгах вэ гэдгийг маш их олон удаа бодож явсны үүдэн би Facebook групп нээгээд YouTube сувг ажиллаж эхлүүлсэн байгаа. Тэгээд энийг яаж цаашаа ингээд үргэлжлүүлээд яаж олон хүмүүст хүрэхээ мэдэхгүй. Тэгээд ер нь бол мэдлэг ер нь муу байгаа учраас би энэ хөтөлбөрт маш их хамрагдахыг хүсэж байна. Энэ хөтөлбөрөөс маш их зүйл сурахыг хүсэж байна. За тэгээд миний гол зорилго бол би эрүүл Монгол хүн нэг байгаасаа гэж хүсэж байна. Яагаад эрүүл байх хэрэгтэй юм бэ гэхлээр хүн эрүүл байж иж эрүүлэр сэтгэн, эрүүлэр сэтгэж иж тэр хүнээс бүтээл гарна, аз жаргал гэдгийг юу гэдгийг ойлгох нь, амьдралын утга учирыг ойлгох нь. Тийм учраас эрүүл мэнд гэдэг ихлээр хамгийн чухал юм аа. Эрүүл байж иж хүмүүс хажууд байгаа хүнээ хайрлна. Тэгээд нийгэмд эрэг нөлөө үзүүлнэ. Тийм учраас би хамгийн хийх ихний алхам бол өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг e-book буюу онлайн ном болгож бүтээгээд та бүхэндээ аль болох олон монголчуудад аль болох мэдхийг хүссэн бүх хүмүүст би хүрэхийг хүсэж байна. Тэгээ энийгээ би яаж хийхээ мэдэхгүй, яаж олон хүмүүст түгээхээ мэдэхгүй байгаа учраас би энэ сургалтаас маш их зүйл сурмаар байна. Энийгээ би цаашаа улам илүү боловсронгуй болгомоор байна. За тэгээд би эхний хийх алхам бол энэ байна. Хоёрт хийх алхам гэвэл би йог бяцлаглалын төв нэмэр байна. Яагаад энийг хийх хэрэгтэй вэ гэхлээр би өөрөө йог бяцлахад сонирхдаг хүний хувьд яагаад йог бяцлал хүнд хэрэгтэй юм бэ гэдгийг мэддэг хүний хувьд багсаа мэдэж яваа хүний хувьд би нэмэр байна. Яагаад энэ хэрэгтэй вэ гэхээр йог бяцлал хүнийг яг байглаас нь байх ёстой хэв журам зан төлөв бүгдэнд нь аваачдаг. Одоо нийгэмд хүмүүс маш их мэдээлэл авснаас хойш маш их гаднаас хайр халамж бүхэл юмыг хүсдэг болсон. Өөртөө ямар их хүч, ямар их боломж байгааг мэдхээ байцсан байдаг. Тийм учраас би йог бяцлаглалын төв бүтээгээд тэрэндээ маш их хүмүүс хамруулахыг хүсэж байна. Тэр йогийн төв би мэрэгжлийн багш ажилуулад мэрэгжлийн төвшөнд заахыг хүсэж байна. Би тэрийг өөрөө олсон одоо номны орлого гэдэг юм уу тий өөрөө олсон орлогоосоо цалинжуулаад ажлын байр бүтээхийг би Монгол ажлын байр бүтээхийг хүсэж байна. Энэ бүхнийг бүтээхийн тулд надаа босох хөрөнгө хэрэгтэй. Тийм учраас би өөрөө яаж хөрөнгө босгодгийг тий яаж би бусдад хүмүүс ингэж хийх гэж байгаа зүйлээ түгээх гэж байгаа зүйлээ хүргэдгийг гэдгийг би мэдэж авч суралцмаар байна. Тэгээд цаашлаад надад бас өшөө олон мөрөөдлүүд байгаа. Би бол зөвхөн ээжтэй хэлжсэн. Ер нь бол өөр хүнд ч хэлж байгаагүй. Бас нэг мөрөөдөл маань би өөрөө автоматжуулалтын мэргэжлэр ажилладаг инженер хүний хувьд би Монголд маш мэргэжлийн дэлхийн
төвшөнд хүрэхүүц би инженерийн сургууль байгуулахыг хүсдэг. Тэнцэнээс төрсэн инженерүүд маань дэлхийн хаан ч очоод шууд ажиллахад асуудалгүй байдаг. Тийм би мундаг инженерүүд бүтээмээр байна. Би мэдээж бүтээхгүй, би тэрэнд бүтээхэд гар бие оролцмоор байна. Би тэрэнд байх санаануудыг, тэрэнд байх хамтарч ажиллах хүмүүстэй би болмоор байна. Тэгээд би хамгийн гол зорилго маань би еврей хүмүүсийн тэр сэтгэхүйг би маш хүндэлж шүтэж явдаг. Хаана тийм оюунлаг хүмүүс байна, тийм Нобелийн шагнал авсан хүмүүс байна. Хаана тэр бомтон саятангууд байна. Ихэнх хүмүүс нь бол еврей хүмүүс байдаг. Яагаад тэр хүмүүс тийм алдартай, яагаад тийм их оюунлаг байдаг вэ гэхлээр тэр хүмүүс эхлээд гэр бүлийнхаа хүмүүжилд маш их анхаардаг. Хүүхдийн хүмүүжилд анхаардаг. Тэгээд маш их оюундаа анхаардаг. Үргэлж бүр насан туршдаа суралцдаг. Би өөрөө хүүхдүүд дээрээ тэр хүмүүжлийнхэн баг цагаас хэрэгжүүлээд явж байгаа хувьд би тэр хүмүүсийг үнэлдэг. Тэгээд би Монголынхаа иргэдийг тийм хүмүүс болоосаа гэж, тийм хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Тийм учраас би энд ч гэсэн өөрийнхөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрийг оруулахыг хүсэж байна. Яагаад манай 3 сая хүн ам тий? Яагаад тийм болж болохгүй гэж. Еврей хүмүүс чинь орх оронгүй тийм нутагшил байхгүй байж иж тийм дэлхийд даяар алдартай тийм Нобелийн шагнал хүртсэн оюунлаг хүмүүс болоод байхад яагаад бид нар тийм том газар нутагтай ийм их баялагтай байж яагаад болохгүй байгаа юм бэ гэхлээр бидний оюун бидний сэтгхүүд байгаамаа. Тийм учраас би өөрийнхөө сурч мэдсэн одоо энд харьцуулалттай болсон учраас би өөрийнхөө сурч мэдсэн болгоныг та бүхэнтэй би хуваалцаж хамтдаа суралцаж явмаар байна. Тийм учраас би өөрөө бас боловсрох хэрэгтэй. Тийм учраас би энэ хөтөлбөрт хамрагдахыг үнэхээр хүсэж байна. Энэ бүртгэлийн маань хугацаа яг миний төрсөн өдрөөд дуусах юм байлээ. Тэгээ миний төрсөн өдрийн маань хамгийн том бэлэг байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Энэ хөтөлбөрийн азтан боллоо гэдэг тэр сайхан би мэдээг сонсохыг үнэхээр хүсэж байна. Тийм учраас та бүхэн намайг энэ хөтөлбөрт тэтгэлэг хөтөлбөрт оролцох болцлыг маань хангах боломжид баг ч ихсэн хувь нэмэр оруулаад та бүхэн миний энэ хийж байгаа энэ лайфыг шеэр хийгээд доор нь комент бичээд лайк дарвал миний тэр боломж бас өндөр юм бэлээ. Тэгээд шалгаруултыг бол тэр актем дээр бүх гишүүд нь сууж агаад хийх юм бэлээ. Өөрийгөө хэр танилцуулж байгаа тэгээд бизнесийн чинь санаа гээд бүх зүйлээ шалгаруулах юм бэлээ. Тэгээд миний бол ярих чадвар тийм сайн биш. Тийм болохоор би энд хөтөлбөрт оролцсноороо бас ярих чадвараа би хувь хүнийхээ бас хөгжлийг сайжруулна гэдэгт маш их итгэлтэй байна. Тэгээд тийм өөр бас хүмүүстэй одоо энэ үзэж байгаа хүмүүстэй энэ бас тэтгэлэгт бас оролцох боломжтой шүү. Та бүхэн бас яагаад оролцож болохгүй гэж хүн болгон мөрөөдөлтэй, хүн болгон мөрөөдлөө биелүүлэх юмсан гэж хүсдэг. Тийм болохоор та ч гэсэн бас оролцоорой. Энэ хөтөлбөрийн талаар баг зэрэг судалсан байгаа. Тэр энэ хөтөлбөрөө би та бүхэнд танилцуулъя. Энэ Моника Батцүгчийн гаргаж байгаа энэ хөтөлбөрийг. За энд маань одоо тэр дэлхийн тийм саятан менторуудын заадаг тэр ашигладаг шилдэг стратегиудыг заах юм бэлээ. Тэгээд бизнест хөлөө олох хүртэл нь тий хангалттай хугацаа өгөх юм бэлээ. Тэр тавигдсан хичээлүүд нь 1 жил хадгалагдаж явна тий дахин уншиж судлах боломжтойгоор байна. Мөн тэгээ онлайнаар явагдах болохоор хэдэн цагт одоо над чиг ийм ээж оюутан хүмүүс тий боломжтой үедээ ороод үзээд судлах боломжтой юм байлээ. Тэгээд яг энэ цаг хугацаа энэ боломж надаа яг ингээд таараад тохирч байгаа юм шиг санагдаад миний яг энэ семестрийн амралтаар таараад тохирч байгаа учраас би энд хөтөлбөрт оролцохыг үнэхээр хүсэж байна. Энэ хөтөлбөрөөс би маш их зүйл суралцахыг хүсэж байна. Энэ хөтөлбөрөөс суралцсан зүйлээ би та бүхэнд буцаагаад алт болгоод үр бүтээл болгоод би та бүхэнд хүргэхийг хүсэж байна. Тийм болохоор та бүхэн намайг дэмжээрэй, лайк, шеэр хийгээрэй. За тэгээд бизнесийн бас огт мэдлэггүй одоо над чиг юм хүмүүс байна шүү дээ тий. Ингээ хийх санаа нь байгаад идэг. Тэгээд яаж хийхээ мэдэхгүй, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа. Тийм хүмүүс маань бас оролцох боломжтой юм байлээ. Тийм болохоор заавал тийм ихтэй сургуульд нь сурцсан тийм мэдлэгтэй хүмүүс байх шаардлагагүй. Бүх хүмүүс оролцох боломжтой юм байлээ.
За тэгээд маркетинг хийж сурна. Одоо наа чиг мэдлэггүй тэгээл өөрөө нэг юм хийгээл яваад идэг. Нөгөөдг нь хүнд ч хүрдэггүй. Тэгээд нэг цагийн гарц юм шиг байгаад байхгүй тийм өөрөө хийсэн зүйлийг хүмүүст хүргэж чадах тийм маркетинг хийж чадах тийм чадвартаар суралцах юм байлээ. За тэгээд 7 хоног бүр шинэ модуль орох юм байлээ. Тэр шинэ модуль бүртээ даалгавартай. Тэгээд онлайн уулзалт хийн, онлайн уулзалтын дээр нь зочид бас оролцсон гэсэн. Зочдууд маань тийм дэлхийн шилдэг алдартай менторуд байх болов уу гэж бодож байна. За тэгээд байнгын тусламж ингээд дэмжлэг үзүүлж явах юм билээ. Одоо ямар нэгэн асуулт бэрхшээл гарвал энэ Моника ихчийн маань байгуулсан академид ажилладаг хүмүүс маань цаг доор нь хариулаад байнга тусламж нэмэлт үзүүлээд явах юм билээ. Энэ бас маш гайхалтай боломж. За тэгээд энэ хөтөлбөрийн талаар та бүхэн ойлгосон болов бас миний хийх гээд байгаа зүйлийг миний хүсэл мөрөөдлийг та бүхэн багч гэсэн ойлгосон болов гэж найдаж байна. Тэгээд та бүхэн намайг энэ жижигхэн ийм нэг чадахгүй дээ яриа муутай гэж голдгүй намайг дэмжээрэй. Намайг дэмжих юм бол би энэ хөтөлбөрөөс сурсан бүх зүйлээ та бүхэнд хуваалцах болно. Намайг ер нь бол гаднаас нь хараад хүмүүс их бастдаг л та. Тэгээд би өөрөө яг хүмүүст ингэж хэлснээ хүрх гэж чадахгүй байж болно. Гэхдээ би үнэхээр хүсэх юм бол би тууштай байж чаддаг. Сурах гэсэн зүйлээ бүр үнэхээр сурахыг хүсдэг. Би жишээлбэл ямар нэгэн сургалтанд хамрах юм бол би пауз авч байгаа эсвэл утсан дээрээ бичиж байгаа ч хамаагүй би аль болох боломжтой бүхэл аргаар нь хэрэгжилж байгаад би сурах гэсэн юм аа бол би үнэхээр сурдаг. Тийм учраас би энэ азтан болоод энэ Моника гэж байгаа сургалтанд хамрагдах юм бол би үнэхээр их зүйл мэдэж авах болоо гэж үнэхээр их догтлож байгаа учраас энэ лайфыг хийхээр шийдсэн. Та бүхэн намайг дэмжээрэй. За тэгээд энэ бичлэг та бүхэн таалагдсан болвол буцалтаа тгүүгээрэй. Мөн бас бусдаа боломж олгоод бас мэдхгүй энэ хөтөлбөрийн талаар мэдхгүй хүмүүс байвал бас шеэр хийгээрэй. Тэгвэл энэ хөтөлбөрийн талаар мэдэх боломжтой. Тийм учраас та бүхэн цаг заваа гаргаж үзснийхаа хувьд ямар ч байсан буцалтаа тгүүгээрэй гэж хүсэж байна. За тэгээ баярлалаа. Моника ихтэй маш их баярлалаа. Бас ийм гайхалтай хөтөлбөр зохион байгуулж мөн 100% тэтгэлэгтэй явуулж байгаа. Үнэхээр гайхалтай. Би өөрөө баг зэрэг зүйл бүтээж хийх гэж яваа хүний хувьд би таныг үнэхээр их үнэлж байна. Энэ их оюуны их хөдөлмөр, энэ их зүйлээ хүмүүст ингэж боломж олгож байгаад үнэхээр их талархаж байна. За тэгээд энэ боломжийг хүмүүс ашиглаарай. Би ч гэсэн бас алдахгүй ашиглахыг маш их хүсэж байна. Та бүхэн надад боломж олгоорой. Та бүхний нэг лайк, нэг шеэр, нэг комент ч гэсэн надад тэр алтан боломжид хүрэх алхамд маань төхөн болно шүү. За баяртай.